Нэгнээс өмнө ажиллаа өгсөн байх ёстой. Их хурл бол яг нээлттэй байгууллага, олон нийт харж байна, нийгэм харж байна. Ард түмэн өдөр болгон биднийг үзээ сууж. Тэгэхээр яг өргөдлийг бол 12 сарын 26-ны өдөр гаргасан байна. За тогтоодын төсөл 1 сарын 1-ээр одоо төсөлтөөр тэгс тусгасан байна. Тогтоол өнөөдөр 1 сарын 19-ний өдөр гарах нь байна. Тэгэхээр бид энд нэг шинэ таашаандаа ер нь тийм одоо энэ сонгуулийн хуультай холбогдуулж гэх юм уу. Манай бидний амьдралд өдөр болгон тохиолдод байдаг боловч яг хэлбэржээгүй асуудлыг хөндөж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл буцаан хэрэглэх маягтай ийм тогтоол бид нар батлах гэж байна. 1 сарын 19-ний өдөр одоо батгц өдрөөс хүчин төвлөр болох нь байна. Хэрэглэх нь 1 сарын 1-ний өдөр. Тэгэхээр ийм байдал маань яг их хурл нээлттэй байгууллага учраас энэ ингээд ойлгогдож байна. Өргөдлөө тэгэхээр цаатлын логик нь юу вэ гэхээр өргөдлөө 1 сарын 1-ээс өмнө өгөөд тэр байгууллагуудаа бүртгүүлсэн юм байна. Улсын их хурлд ирүүлсэн юм байна гэж ойлгож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ өргөдөл гаргагчийн хүсэл зорилго бол 1 сарын 1-ээс өмнө илэрхийлэгдсэн байна гэж. Тэр үүнтэй холбогдуулаад энэ ер нь их хурл анхаарал таах хэрэгтэй асуудал гарч ирж байгаа. Цаашдаа ер нь ийм хэлбэрийн зүйлүүд жишээлхэд одоо энэ эрх зүйн их нарийн асуудал гарч ирж байгаа юм л да. Араач гүшүүн бид хоёр нэг асуудлаар санал солилцсон. Одоо нөгөө нэг машин би энэ зөв эрх зүйн асуудал учраас араа ойлгомжтой болохын тулд яриад байгаа. Энэ 12 оны төсөв батлагдаад машины татварыг нэмлээд тийм ээ. Гэтэл тухайн машин жишээлхэд 1 сарын 1-ээс өмнө ажигдсан бөгөөд 1 сарын 1-ээс хойш хизээч ирсэн одоо тэр татварыг авахгүй байх иймэрхүү өдрийн амьдрал дээр гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөн зүгээр цаашдаа яг бид нар бол ингэж ойлгоод 1 сарын 1-ээс өмнө өргөдөл гаргагч хүсэл зорилгоо илэрхийлээд яг ингээд бүртгүүлсэн байна гэдэг маань тухайн хүний хувьд бол асуудаг болчихж байна гэдэг ийм ойлголтоор энийг батлах нэ гэж. Тэгэхээр цаашдаа иймэрхүү жишээнүүд тогтоолын хэлбэрээч төдийгүй хуулийн асуудлаас гарч ирнэ шүү. Жишээлбэл сая энэ машины татварын асуудал гэдэг ярьж байгаа. Энэ дээр манай гишүүд зүгээр анхаарч хэвчтэй байна лээ. Бид яг ийм одоо тогтоолын төс баталж чинь тийм учраас чөлөөлж таарах нь чөлөөллөө гэж бодоход төр одоо харчлах юм байхгүй нэ гэдэг ойлголтоор батлах гэж байна шүү дээ. Тийм. Энийг хэлэх гэсэн. За баярлалаа.